намайг өсгөхтөр авахтай Бат цэцэг гэдэг дорн их сургуулийг 2019 онд төгссөн 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил 2 дахь удаа 1-р ангийг даан авч ажиллаж байна. Манай анги хамт олон нэгэн нийтийн төлөө нийт нь нэгний төлөө гэсэн мөрөнд дор сурагчдын хөгжлийг дэмжих эцэг эхийг 4 чиглэлээр тогтмол ажилладаг. Ингэснээр хүүхдийн авьяас чадварыг нээх, биеийн бэлтрийг хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх дадал суулгах, Монгол уламжлалт тоглоом наадгаагаар дамжуулан үндэсний соёлыг өвлүүлэх, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, захин платформыг ашиглан мэдлэг баттгах зэргээр үйл ажиллагаанд хамтарч ажилладаг. Ингэж ажилласнаар манай анги хамт олон дараах амжилтуудыг гаргасан байна. Миний хувьд багш нартайгаа хамтран судалгаа хичээл зааж арга зүйгээ тогтмол сайжруулдаг, мөн урлаг спортын арга хэмжээнд байнга оролцож ажилладаг байгаа. Энэ хичээлийн жилд бид унших, бичих чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч байна. 1 минутын уншлага, зурган уншлага, танил сэдвээр уншуулах, танил бус сэдвээр уншуулах зэрэг аргуудыг хэрэглэснээр сурагчдын унших хурд болон ойлгох чадвар мэдэгдэж алсан. Дэвтэр бол сурагчийн тойрогсон зарчмаар хичээлийн дэвтэр хөтөлбөрийг хэвшүүлж сурагчдын бичих соёл, цэвэр нэмбай байдал сайжирсаар байна. Би эх хичээлийн жилүүдэд сурагчдынхаа танин мэдгүйг тэлэх, Монгол өв соёл уламжлалаа дээдлсэн эрүүл жирэг, зөв төлөвшөлтэй болгох зорилгоод үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Бидний ирээдүй болсон хүүхэд багчуудын маань эрдэм номын аялал үргэлж гэрэлтэй байх болтугай. Та бүхэндээ амжилт хүсье.